Монгол улсын цөлжилтийг буцаах, бэлчээрийн дороотлыг бууруулах, нийт нутаг дэвсгэрийг ингээд ногоон болгох бүхий л үйл ажиллагааг улсын их хурл бол дэмжих ёстой. Гэхдээ энэ хууль дээр нэг зүйл ойлгомжгүй байна. Ойгоо хамгаалъя, ойн баялгаа ашиглая гэд бүх зүйлийг зөвшөөрлийн хууль руу оруулж байгаа чинь ойн хууль гэсэн малгай хууль дээр чинь маш буруу, ойлгомжгүй юм харилцаа үүсэх юм биш үү? Одон туяа гишүүний хилээд байгаа болгоомжлолтой би санал нэг байна. Учир юу юм бэ гэхээр энэ дээр чи ямар асуудал үүсэх вэхээр хуш модны самрыг ямар ч зөвшөөрөлгүй дураараа ингээд ашиглаад хэрэглээд байх боломж болцоо нээсэн юм шиг харагдаж байна. Тэгэхээр малгай хууль дээр хариуцлагын ойг хамгаалах энэ заалтуудаа оруулж өгөхгүй бол зөвхөн ойг баялаг гэж үзээд ашиглах тухай эрхүүдийн нээж өгсөн ийм хууль болцоод байна. Тэгэхээр Монгол улсад өдрөөс өдөрт хоногоос хоногт багасч байгаа ой модоо түүний баялагийг зөв эргэлтэнд оруулж ашиглах бол хуулийн чухал байна. Энэ дээр маш тодорхой хариулт өгөөч. За хоёрдугаарт нь нэг зүйлийн дутуу байна. Ойн энэ сав газар амьдарч байгаа амьтан, энэ амьтны нүүх, шилжих, ус уух энэ цэгүүдийн экологийн коридорыг гаргаж өгөх тухай заалт энд бас байхгүй байна. Мэдээж энэ мал амьтны хууль бусад хуулиуд дээр тусч байгаа бах. Гэхдээ малгай хууль дээр чинь байхгүй байна. Улаанбаатар хотыг тойрсон, хот суурин газрыг тойрсон ойн амтай энэ бүх амуудыг хашдаг. Мал амьтан ус уухта ингээд энэ хашаанд нь шорлогдож янз бүрийн байдлаар эрсддэг. Бид нар байгаль дэлхийгээ хайрлая гэвэл энэ заалт чинь байхгүй байна гэдгийг дахин хэлье. За 3 дугаар асуулт бол иргэдийн оролцоотойгоор мод тарьж ургуулвал тэрнийг ямар одоо баялаг хөрөнгө гэж үзэх юм бэ? Мод тарьж ургуулад байгаа иргэд олон түмнээ яаж дэмжиж энэ оролцоог нь хангах юм бэ гэдэг ийм 3 асуултанд хариулж өгөөч. За хууль санаач хариулъя. Батэрдэн шүү. За хуулийн дээр ямар ч заалт тэгж чөлөөтэй орхисон заалт байхгүй. Сошиал мэдээлэлээр яваад байна гэдгийг би дахиад хэлье. Зөвшөөрлийн тухай хуультай харилцааг огт хөндөөгүй. Өөрөөр хэлбэл өнөөдөр зөвшөөрлийн тухай хуулийн дээр байгаа 1.11, 1.29, 1.30 гэдэг заалт огт хөндөгдөөгүй. Тэр утга агуулгаараа хуш модны самарч гисэн бүгдээрээ тусгай зөвшөөрлөлтөө хэлбэр дээрээ байгаа. Зөвшөөрлөг харилцаагаар шийдэгдэнэ. Харин дагалт баялагын дунд ургацын жилд зөвхөн ахын зориултаар их ургацын жилд нь аль ч зориултаар ашиглахыг зөвшөөрнө гэдэг юм. Ийм тодорхой дэглэм зохицуултын харилцааг л бид нар оруулж өгч байгаа. Өөр юм бол байхгүй. Яг зөвшөөрлөлтөй харилцаа зөвшөөрлөлтөөрөө явж байгаа гэдгийг би хэлье. Иргэдэд бид нар нээж өгч байгаа. Нэг ясандаа нээж жоохоо илүү одоо хялбар болгож өгч байгаа. Өөрөөр хэлбэл гооч ингээд аваад идэг сумрууд авчдаг зүйлийг болиулж цахимжуулж байгаа. Тээвэрлэлт хийж явж байгаад гэмт хэрэг толбогддог байсан бол цахим систем дээр нь тээвэрлэлтийг бүтэн оруулж өгдөг. Одоо чеклчдэг харилцааг нь бид нар хийж өгч байгаа. Дээрээс нь бид нар ойжуулалтын санг бий болгож өгч байгаа. Ойжуулалтын сан буюу таны сайн хэлдэг дэмжлэг гэдэг зүйл маш хэрэгтэй байна. Тэгвэл бид нар ойн баялаг нөөц ашигласны төлбөр, олон улсын хөтөлбөр төсөл, бусалдгүй тусламж хандив, экологийн үйлчилгээний орлого, ойн дагалт учирсан хохирлын нөхөн төлбөр, хууль заасан бусад их үүсвэрүүдээс оруулаад эндээсээ тодорхой хэмжээний дэмжлэгийг иргэд болон аж ахуй нэгж тармил ой бий болгох асуудал дээр хийж өгч байгаа. Дээрэс нь хүлэмжийн зах зээл. Дөнгөж сая бид нар ур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийг хэлэлцсэн. Тэгвэл бид нар тармил ой бий болгож байгаа иргэн аж ахуй нэгж хинчвэ тухайн ой дээр нь орж ирэх хүлэмжийн зах зээлээс орж ирэх мөнгөн дүнгийг бид нар баталгаажуулж оруулж өгөх бүх боломжийг бол хуулиар нь бүрэн дүрэн нээж өгж байгаа гэдгийг би хэлмээр байна. Амьтан болон экологийн коридортой холбоотой асуудал дээр бол ойн тухай хууль, тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль гэх мэтлэнгээр хуулийн зохицуултууд бол хангалттай яг өнөөдрийн түвшин дээр бол нээлттэй байгаа. За тусгай хамгаалтын хуулийн дээр бол бид нар тусгайчилсан
зүйлийг бол оруулж өгч байгаа, заалтыг бол оруулж өгч байгаа. Ой хуулийн дээр бол аливаа хаалт байхгүй, харин хамгаалтын, ашиглалтын, тусгай зорилтын ойн гэж ангилал үүсгээд энэ дотроо тодорхой хэмжээний ялангуяа хамгаалтын буюу таны хэлдэг зэрлэг амьтан өөрөө амьдардаг хэсэг дээр бид нар илүү хамгаалтын зарчмыг барьж тэнд хүний гар хүрхээргүй байдалтайгаар зөвхөн анги очиж мэргэжлийн үйл ажиллагаа явуулах түвшинд нь л тодорхой зөвшөөрлүүдийг олох харилцааг бол бид нар оруулж өгч байгаа. Тэгэхээр амьтан, зэрлэг амьтан маань бол ойдоо ямар ч асуудалгүй бол амьдарч экологийн коридор гэж таны нэрлсэн буюу аливаа асуудал бол үүсгээргүй түвшиндээ бол За мөнгөн цогийн ган хөлөгч асуулт асууя. За өдрийн дөргийе. За хамгаалтаас зохистой ашиглалт эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлийн агуулгыг бол дэмжиж байгаа. Бид нар ерөнхий агуулгынхаа хүрээнд бол нэлээд нээ. Хуучин бол ойгоо хамгаалах тухай концепцтэй байсан бол одоо бол илүү бас зүй зохистойгоор ашиглая гэдэг ийм агуулгаар орж ийнэ гэж бас ойлгож байгаа. Гэхдээ бас бид нар нээж байгаа бол хяналтаа эрхэн тавих уу? Яаж эндээс урьдчилан сэргийлэх үү гэдэг талын юмнууд дээр бас нэлээд анхаарал хандуулах хэрэгтэй агуулгууд бас гишүүд манаас хэлээд байна. За энэ үднээсээ бас хэд хэдэн зүйлүүдийг бас дахиад нэмээд тодруулъя. За ойн дагалдах баялагийг ашиглах хамгаалахтай холбогдолтой асуудал дээр тэр яг мэргэжлийн бас байгууллагад л тийм боломжийг өгөх гээд байгаа юм шиг тохиолдолд 49.2 энэ төр хэд хэдэн заалтуудыг харахаар бас байгаад л байна л да. Энийг бол их тийм ойлгомжтойгоор бас нэг жоохон томьёолж өгөхгүй бол бас болохгүй асуудлууд бас байна. Хоёрт нь дуудлага худалдаатай холбогдолтой зохицуулт байгаа тийм ээ. Дагалдах баялагийг дуулдаг худалдаагаар байгаль орчны сайдын баталсан журмын дагуу дуудлага худалдааг зохион байгуулад нээлттэй ил тод явуулдаг байсныг болиулж байгаа агуулга бас харагдаад байгаа шүү. Тэгэхээр энэ дээр таад маань бас энэ бол бас жоохон хурсан алхам бас болох эрсдэлтэй шүү гэдгийг хэлье. За үйлдвэрийн зориулалтаар бэлтгэхээс бусад дээр ер нь тусгай зөвшөөрлөгөө болох гэдэг нь л гэдэг шүү дээ. Энийг бас нэлээд дэлгэрүүлээд бас таад маань дахиад нэг хариулаач. За энгийн ойгоос мод болон дагалдах бэлтгэх хамгаалтын бүс дотроо бас тодорхой дэглэмүүд байгаа. Тэр дэглэмүүд дээр нь хэрхэн бас тийм ялгамжтай байдлаар зохицуултууд хийж байгаа вэ гэдгийг бас тодруулъя. Бас хэтэрхий бас хамгаалтын бүс рүүгээ бас орох чөлөөлөх ийм зохицуултууд бас яваад байх вэ гэдэг ийм бас асуултууд байна. За хяналт дээр хуучин бол засгийн газар болон байгаль орчны яам үндсэндээ хяналт хийдэг байсан бол нэмээд 4 төрлийн хяналт руу орж ирж байгаа шиг байна. Нэг талдаа бол энэ бол зөв гэж харж байгаа. Нөгөө талаасаа нэг дундаа хийх вэ? Нэрийг яаж аривчлан зохицуулах уу гэдэг дээр бас тодорхой заалтууд нь ямар байгаа вэ гэдгийг бас тодруулъя. За ингээ бид нар ашиглалтыг нэлээд нэмээд өгнө. Орлогууд бас нэлээд орж ирнэ. Орлогыг нөхөн сэргээлт болон зүй зохистой ашиглах тал дээр бас тодорхой зохицуултууд яаж орж байгаа вэ гэдгийг бас нэлээд хэлгэрэнгүй хэлээд өгөх зүг бах. За сая жишээ нь хэм бол хош модны самрыг авсан орлогыг хош мод тариалгаад зориулын антер гэдэг бас юм зөв тодорхой бас юм шийдлүүд бас байна. Тэгэхээр энийг ерөнхийдөө дотор нь задлаад энэ ямар хэмжээний орлого юмнуудаас нэмэгдэх үү? За түүнийг өөр зүйлд бас зарцуулахгүй байх талаас нь буцаад яг байгальд нь зориулах талаас нь бас ямар зохицуултууд байна вэ гэдэг асуултуудыг асууя. За Батэрдэн гишүүн хариулъя. Хууль санаачлагч. За Илхан гишүүн асуултанд хариулъя. Зөвшөөрлийн хуультай холбоотой харилцааг бид нар ерөөсөө хөндөөгүй. Зөвшөөрлийн хуулиараа л байгаа. Тэнд дуудлага худалдаа байвал тэнд дуудлага худалдаагаар л байгаа гэсэн үг. Бид нар харин хуулийн 31-ийн 5-аараа ойн баялагын ашиглах нөөцийг тогтоохтой холбоотой журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн баталж байгаа. Нөгөөх нь миний түрүүний хэлдэг ургацын жилээс хамаарат тодорхой хэмжээний ахуй хэрэглээнд ашиглах уу эсвэл ахуйн болон үйлдвэрлэлийн зориултаар ашиглах уу гэдэг хэлбэрийг тухайн үед нь шийдвэрлэх тэр нь өөрөө байгаль орчны яам буюу сайдын бүрэн эрх мэдэл дээр байгаа. Тийм учраас ерөөсөө энэ ой дээр тийм айхтар нэгээд байгаа бодлого байхгүй зөвшөөрлийн хуультай холбоотой харилцаа тэр чигээрээ бүрэн дүрэн хадгалагдаж байгаа гэдгийг би дахиад хэлье. Ашиглалтын бүсийн ойтой холбоотой асуудал байгаа. Ашиглалтын бүсийн ойд ой менежментийн төлөвлөгөөг үндэслэж байгаа. Бид нар сумын ой менежментийн төлөвлөгөө
аймгийн ой менежментийн төлөвлөгөө, улсын ой менежментийн төлөвлөгөөтэй болоод ой менежментийн төлөвлөгөөн дээр тухайлбал аль хэсэг нь ойжуулах ёстой, аль нь залуу юм, аль нь насжилттай, аль нь одоо ой хөнөөлт организм болон ойрын төмөрт өртөцсөн боссоо мөртлөө хатсан, аль нь унаан гихтэй, аль нь ахуй хэрэглээнд авч болохын гэдгийг ой менежментийн төлөвлөгөөн дээр нь тулгуурлаад бид нар гаргачихж байгаа. Тэр бүрэн эрх нь бол 30 төгөлдөр хуулийн дээр мөрдөгдөж явж байгаа. Ашиглалтын бүсийн ой гэдэг хэлбэр дээр бол бид нар ашиглалтын бүсийн ой дээр бол мод бэлтгэх, ойн дагалт баялаг түүх бэлтгэх, экологийн боловсрол олгох, байгалийн аялал жуулчлал явуулах, нүрс төрөгчийн шингээлтийг нэмэгдүүлэх, ялгарлыг бууруулах, төсөл хэрэгжүүлэх, ойн зам дэд бүтцийг төлөвлөх, байгуулах, ашиглах, био эдийн засгийн үйл ажиллагааг эрхлэх хууль заасан бусад гэж оруулж ирж байгаа. Хуулийн төслийн 12 дээр. Өнөөдөр бид нар хожуулнууд байна, унаанганууд байна. Ой хөнөөлт организм болон ойрын төмөрт өртөцсөн мөртлөө ашиглаж чадахгүй эсвүүд байгаа. Тэгвэл энийг аваад тэр модон эдэл бүтээгдэхүүний хийдэг болъё гэж. Хүсгэл аймгийн жаргалан цум гэхэд хогийн цэгийнх нь бараг 60% нь модны өртсөн ба. Хаягдж байгаа тэр хогийн цэгийнх нь 60% нь модны өртснөөс бүрдэж байгаа. Тэгвэл энийг аваад бид нар эдийн засгийн эргэлтэнд оруулах ёстой. Энийг хийж чадвал бид нар энэ хуулиар явж байгаа харилцааг бид нар өнөөдөр батлаад явуулж чадах юм бол ойн салбар маань жилдээ 1.80 орчим төгрөгийн одоо орлого олдог ийм эдийн засгийн эргэлттэй болох боломжтой ийм салбар байгаамаа гэдгийг би хэлэх гэж байгаа. За, иргэдтэй холбоотой харилцаа буюу хитрхийн нээж ийн гэдэг нь иргэд дээр яригдаад байгаа шүү. Бид нар хот айл болон нөхөрлөлтөй холбоотой асуудлуудыг хөндөж байгаа. Яг өнөөдөр нэг үгэлэхэд иргэд маань өөрөө арийнхаа ойг очио сүйдгээд идэг харилцаа маш бага. Харин ч бүр байгаль хамгаалал буюу нөгөө хин ойроо орж юу хийж чинь, ойрын төмөр тавьчих вэ, яагаад удаад байна гэдэг ч юм уу. Энэ харилцаан дээр иргэд маань илүү их хяналтыг тавьж бараг байгаль хамгаалагчийн чигүүргийг гүйцэтгэдэг. Нөгөө талдаа иргэдээр бид нар За зочин танилцуулъя. Хинтээ аймгийн Дархан сумын ерөнхий боловсролын сургуулийн 2006 оны төгсөгчид улсын их хурлын үйл ажиллагаа төрийн ордонтой танилцж байна. Төгсөлтийнхээ ойг тэмдэглэж байгаа төрийн ордондоо танилцж байгаа та бүхэнд улсын их хурлынхаа гишүүдийн өмнөөс эрүүл их хаз жаргал сайн сайхан хүсээрэй. За, Бадарчин Хэрлэн гишүүн асуултаа асууя.